үндэсний төвөнд Монгол Улсын засгийн газрын 2017 оны 259 дугаар тоо тушаалын дагуу 2018 оноос хойш орчны тандал судалгааны журмын дагуу орчны бохирдлын тандал судалгааг өдөр тутамдаа хийж явж байгаа. За үүнд тухайлбал хөрс, ус, агаарын чанарын өөрчлөлтийг өдөр тутамдаа тандаад явж байна. Тухайлбал хөрсний бохирдлын түвшин Улаанбаатар хотоос нийт 74 цагаас дээж 5 болон авдгаас харуудад эмнээс 32972019 гэсэн үзүүлэлттэй харьцуулан дөнгөн явж байгаа. За хамгийн сүүлийн үеийн тандал судалгааны мэдээгээр нийслэлийн дөрвөн дөрөв буюу Баянзүрх, Багхангай, Сонгон архам дүүргүүдэд хөрсний бохирдлын түвшин өндөр байгаа нь одоо анзаарэгдсэн. Эдгээр дөрвөн дөрвүүдэд одоо хөрсний бохирдлын түвшин нэгтэй байгаагийн гол шалтгаан за нэгдүгээрт бол нөхөн жорлон орж ийн, хоёрдугаарт бол одоо томоохон даа хүрээ гэх мэтчлэн зах худалдааны төвүүд маш ихээр одоо төвлөрсөн байдаг. За даа хүрээ гэх мэт одоо томоохон техникийн одоо зах худалдааны төвөөс одоо шалтгаалan хүнд машин механизмын нөлөөтэйгээр бол хөрсөнд хүн металлын бохирдол бол шингэждэг байгаа. За үүнээс гадна гэр хорооллын нөхөн жорлон байна. Гэр хорооллын нөхөн жорлонгоос үүдэлтэй одоо хөрсний бохирдол бол маш их байгаа. За уран талааны цагт одоо бороо одоо адар бороо үерийн дараа бохирдол бол үерийн усаар зөөгдөд нэг газраас нөгөө газар зөөгдөх бүрэн боломжтой байж байгаа. За энэ үйл явцын улмаас бол халдварт өвчин одоо тархах өндөр эрсдэл одоо үүсч байдаг байгаа. За ялангуяа одоо их хэмжээний адар бороо үерийн дараа одоо хүүхэд ялангуяа 0-5 насны хүүхдүүд маань халдварт одоо шар суулга зэрэг өвчлөлөөр бол өвдөх маш бүрэн боломжтой байж байгаа эрсдэл нэмэгддэг. За ийм учраас одоо их хэмжээний адар бороо үерийн дараа ард иргэд маань хувийн ариун цэврийг маш сайн сахиж авчих хэрэгтэй. За үүнд одоо ариун цэврийн энгийн надлаас эхлэх хэрэгтэй. Жишээлбэл гараа өдөр тутамдаа гараа угаахдаа одоо 10-аас 15 секундын турштай савнтай бүлээн усаар угаагаад хэвшчих хэрэгтэй. Ингэснээр өөрийгөө болон өөрийнхөө бусад гишүүдийг одоо эрүүл мэндийн одоо эрсдлээс хамгаалах бүрэн боломжтой болж байна гэсэн. За үүний дараагаар бол одоо үерийн усаар бохирлогдсон хувцас эдлээ маш сайн ариутгаж хэвших хэрэгтэй. За яагаад вэ гэхээр одоо манай арт иргэд маань нөхөн жорлонгой стандартын дагуу барьж хэвшээгийн улмаас ялангуяа үерийн дараа нөхөн жорлон болон угаацны нөх маань одоо халих эрсдэлтэй байж байгаа. За нэгэн тайлсан тохиолдолд одоо нөхөн жорлон маань байсан бохирдол гадагшаага гарч ирнэ гэсэн. Ингэснээр бол тэр нөхөн жорлон дотор байсан бохирдол одоо гадаад орчинд одоо бүрэн тархдаг. За ялангуяа манай гэр хороолт амьдарч байгаа арт иргэд маань одоо нэг өмссөн шахаатайгаа гэртээ өмссөн шахаатайгаа нөхөн жорлонлуугаа одоо ороод жорлонгоосоо гэртээ орж ирэхдээ тухайн шахаатайгаа одоо орж ирдэг ийм дадал бол байж байгаа. Тэгэхээр энэ одоо дадлыг засаад нөхөн жорлонлуугаа орохдоо өмссөн шахаагаа гэртээ орж ирээд одоо сольсноор за мөн хувцсыг эдлээ бохирдсон даруйд нь одоо халдваргүй жуулгуулмал хэрэглэж одоо угааж хийснээр өөрийгөө болон өөрийнхөө бусад гишүүдийг халдвар төвчнөөс өвдөх эрсдлээс бүрэн хамгаалж одоо чадах байгаа. Түүнчлэн үерийн дараа ард иргэд маань одоо өөрийнхөө уугч байгаа ундны усандаа маш сайн анхаарлыг хандуулж авах хэрэгтэй. За ялангуяа ус сувгийн удирдах газраас одоо чанар хяналтын шинжилгээгээр баталгаажсан эрүүл аюулгүй ундны усыг өдөр тутамдаа ууж хэвшихийг зөвлөж байна.